Монголчууд 7 жилийн турш шүлхээ өвчин дарлуулж өчнөө мянган малаа алдлаа. Өнгөрсөн онд шүлхээ өвчний тохиолдол бүртгэгдээгүй 1 сар байсангүй. Нийслэлийн 2 дүүрэг 8 амьтнууд 451 удаа хөл хорой тогтоосон бол 9000 гаруй мал устгалд оруулсан байна. Бид гадны зээл тусламжгээд хэрэндээ тэмцэж байгаач энэ өвчнийг дарж чадахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь юу вэ? 2001 оноос хойш мал эмнэлгийн салбарын төсвийн ихэнхийг шүлхийн вакцинд зарцуулж байна. Шүлхийн вакцин шахааны бизнес болсон талаар салбарынхан ярдагч үнний ортой эсхийг нотолж эсвэл үгүйсгэсэн зүйл одоогоор алга. Энэ өвчний нарийн ширээнийг мэддгүй дарга хурандаа нар ажлыг удирдах байгааг буруутгах нэгэн ч бий. Угтаа шүлхийтэй улаан нүрээр учирч гардан тэмцэх газар нь мал эмнэлэг байх ёстойг салбарынхан хэлдэг. Гэхдээ хэн нэгэн шахааны дарга биш салбараа ойлгодог, түүнийхээ төлөө зүтгэх чин сэтгэлдээ мэрэгчлэлтэн хэрэгтэй байна. Шүлхийн өвчнийг дарж чадахгүй байгаа жинхэнэ шалтгааныг олмоор байна. Одоо арай өөр менежментээр энэ өвчнөд тэмцэх цаг болжээ. Хуучин арга барилаасаа салах дургүй дарга нараас болж малчид хохирох ёсгүй. Нийтлэлийн дэлгэрэнгүй 5 гарагийн дугаараас уншаарай.